Баянгар аймгийн Үлжид суманд малчны гэр бүл төрсөн. За айлын 3 охины хамгийн бага нь. За аймгийн иргэд оролт 41 суудалтай. За энэс бол 10 эмэгтэй төлөөлөгч эзэлж байгаа. Энэ бол одоо манай аймгийн иргэд оролт гарч байгаа хамгийн анхны том дэвшил гэж үзэж байгаа. Эмэгтэй төлөөлөгчд хамтарч ажилласнараа хамгийн чухал юм бол нөгөө эрүүл мэнд, боловсрол, за тэгээ нийгмийн одоо өнөөгийн хамгийн толгомжж байгаа удааны асуудал хэмжлэнгийн асуудал төр бол хамгийн их хамтарч, нягтарч ажилладаг. Багийн төв ч юм уу, барилга ч юм уу барийг ил ирчүүд мэдээж одоо зам тавьж юм тэгэл орж ирдэг байх л та. Эмэгтэйчүүд бол зам тавь гэж орж ирдэггүй шүү дээ. Жишээлхэд агаарын бохирдлын сонирхлын замын халдвар яагаад ихсээд байна? Хэмжлэнгийн асуудлуудаар эмэгтэйчүүд айгүй тийм богино хугацаанд хурдан асуудлыг мэдэрч оролцдог. Өөрхийн эмэгтэй таарсан дандаа л ингээл нэг ядуу хитэн өвөө эмээтэй жирэмсэн ихтэй эмзэг бүлгийн одоо хэцүү хүмүүс л надаар ирж байгаа. Ийм байгаа тохиол хин тэнд очиж дуу хоолой хөрөх хэрэгтэй юм бэ. Тэгээ би энэ яг багийн иргэдийн эрүүл мэндийг хариуцж байгаа үед яагаад тэн дээр би төрөөрн дуу хоолой болж болохгүй гэдэг бодол надад зурс хийж төрөөдөөсөн л да. Ганцхан би энэ хүнтэй ноцлоод хэрэггүй юм. Нийгэмд би бас энэ хүмүүсийн дуу хоолой болохгүй юм. За энэ маань нөлөөлөд за төлөөлөгч болснороо төлөөлөгчдийн нөгөө эмэгтэй төлөөлөгчдийн ингээд бас тусдан сургалт байдаг. За мөн аймаг сумын хурлын төлөөлөгчд байнгын тасралтгүй чадварчилт сургалтууд нь хамрагдаад байгаа. Энэ чадварчилт сургалтанд хамрагдсанаар бид нийтийн төлөө үйл ингэж эмгцэгцтэй өгүүлбэрээ одоо товёолсон судалгаа шинжилгээд ингээд дуурах хэрэгтэй, хэлэх хэрэгтэй гэдгийг сурагч багшаарч бэлтгэгдсэн маш олон давталтайгаар бол элдийн хурлын сургалтанд ч сууж исэн өөрийгөө маш их дайчилж ингэж би ер нь олонний өмнө энэ асуудлаа зөв ойлгуулах хэрэгтэй. Энэ асуудлаа зөв ойлгох нь би өөрөө хөгжих хэрэгтэй гэдэг тал дээр л илүү явсан. За энэ цэцэрлэг маань 2013 оны 9 сард хэсэг одоо найз нөхдүүдийнхээ хамт за тэгээд тэр үед ажиллаж исэн аймгийн засаг дарга жаргал сайхан даргын үед бол анх санаачлаад 1000 төгрөгийн хандивар ч гэсэн ингээд төрийн ачааг өөрлөцөөд иргэд ч гэсэн өөрсдөө хэрэгцээндээ тулгуурлаад төрийн ачааг өөрлөцөх бас тэр сэтлийг төрүүлээгээд яг тухайн энэ нутаг дэвсгэр 4-5 дахь багийн нутаг дэвсгэрт бол 30 гаруй хүүхдүүд ингээд хамрагдаж чадахгүй нэг 60 гаруй хувь нь л хамрагдаж цэцэрлэгт хамрагдаж байгаад сургуульд орж исэн. За 30 гаруй хувь нь огт хамрагдаж чадахгүй гэж сургуульд орж байгаа. Энэ бол бас иргэдийн ч гэсэн ер нь нийгмийн ч гэсэн тулгымсан асуудал байсан л да. Тэгээ энэ дээр иргэд өөрсдөө яасан гэхээр би хүүхдэд цэцэрлэгт өгчүүл ажилтаа болно гэдэг дээр сэтгэл нь нэгдэжсэн. Албан газар ч гэсэн аягүй дуртай хүлээж аваад тэгээд ингээд гэр хорооллын гудамжны айлууд хүртэл хөөе тэр цэцэрлэгт хандиваа өгөө хаана өгөх вэ гэд ингээд над руу уцтдаг. Хандивын цэцэрлэг маань бол 420 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр бүрэн байгуулагдсан байгаа. 3 жилийн туршид нийтдээ 120 сая төгрөг хандивар босгосон. Яг одоо иргэдээс эхлээл одоо сургуультай явж исэн хүүхэд хүртэл карманд аваасан 200, 300, 500 төгрөг шилэн хоргонд хандуулаад тэгж анх хэлж исэн. Зарим одоо бас энийг санааталж ирсэн, дэмжиж ирсэн манай энэ нөхдүүдээс цалингаа хүртэл амарч ирсэн. Сарын хаан цалин нэг нах тэгжсэн насныхаа тоогоор одоо 76,000 төгрөг хандив өгөө гэдэг нэг 76-тай нэг тэгжсэн. Жижигхэн суурь эхлээ тавих даа ч гэсэн л ингээл хамгийн наазах нь хар панараас өсвөл газруудаас дандаа зээлээр явж исэн. Барилгын компани олдохгүй хандивар юм чин наадах чин 1000 төгрөгөөр цуглуулад хизээ бүтээд хандив цуглал цэцэрлэг босно гэдэг үл хинт ч тийм сэтгэл багтшгүй юм байсан л да. За мөнгө олдохгүй байх гэж хэдэн ч бүлэгтэй цэцэрлэг байгуулж байсан. Яг 4 бүлэгтэй 2 настай, 3 настай, 4 настай, 5 настай хүүхдтэй гэхээр яг насаараа байдаг нь бас хүүхдийг хөгжүүлэхэд давуу талтай. 16 оны 9 сард хүүхдүүдтэй анх инглэл 8 сарын 30-нд хүүхдүүдээ бүртгэл ингээл авч эхлээл хүүхдүүд бүр дөөрн хүн болго хүүхдээ өгч гээл яг тэр үед ингээ өөрөө ирэхгүй миний нулимс гарах гэсэн. Амар баярлаа. Тэгээд яг тухайн үед бол нөгөө итгэхгүй байсан хүмүүс чинь ирээд ингээд нэрэл эн чинь бас босчлаа шүү гэд ингээд зарим нь бол тэгж бодоод зарим нь бол ингээд бараг л тех ёстой юм шиг би мөнгө өгсөн хэмжээнд босох ёстой байсан тий. Яг тэр хүмүүсийн өмнө би айгүй нүүр бардам. Айгүй гоё яасан л да. Эмчнэр бол ер нь л нийтийн сайн сайхны төлөө, эдгэрүүлэхийн төлөө, урт наслуулахын төлөө, эрүүл байхын төлөө. Тийм учраас энэ чинь ажил миний одоо сайн дурын улс төрийн төлөөлөгчийн ажил бол нэг зэг дээр хамгийн гол зорилго уулзчихдаг. Ач холбогдол нь. Тийм учраас төлөөлөгчийн ажлыг орхихгүй, эмчийн ажлыг орхихгүй энэ хайртайгаа бол насан туршдаа хамт явж иж нийгмийн сайн сайхны төлөө, өөрчлөлийн төлөө зарж байна.